Сайн бацгаана эрхэм үзэгчдээ цаг үеийн бодлого ярилцлагын нэвтрүүлгийн хэлж дугаарыг эхэлж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочны хоймор шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяатагш философи ухааны доктор профессор Галандугаагаа урьсан урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. Баярлалаа. За шинэ оны мэнд хүргэе. За та нөхдөд шинэ оны мэнд хүргэж ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр та дээр өнөөдөр бол цаг үеийн бодлого нэвтрүүлгээр ерөнхийдөө энэ ёс суртахуунтай холбоотой асуудлаар нэлээ одоо үзэгчтэй мэдээлэл өгье гэж ингэж бодож байгаа. Ер нь манай нийгмийн юу гэдэг энэ ёс суртахууны олон ээдрэгтэй асуудлууд бас нийгэм бий болж байгаа нь ингээд нүдний ил байна л да. Тэгэхээр энэ олон ээдрэгтэй асуудлын ер нь нийгмийн энэ одоо хөгжлийн гэдэг юм уу нийгмийн одоо бас энэ амьдралын нөхцөл байдалтай холбоотой юу? За бид нэр зах зээлийн нийгэм шилжээд одоо 30 гаруй жил болж байна. За өөрөөр хэлбэл 30 гаруй жилд одоо бас бидний үеийнхэн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш нар судлаачид тодорхой хэмжээний ажиглалт хийж бас өөрийн дүгнэлттэй болоод байна. Хоёрдугаарт нь бид нэр барууны соёл иргэншлийг судалж байхад энэ хоёрыг нийлүүлээд бас дараах дүгнэлтүүдийг хийж болмоор санагдчих байна. Ерөөсөө зах зээл ардчлалын нийгэм гэдэг чинь одоо өрсөлдөөний нийгэм юм байна. Тухайлбал одоо өмч хөрөнгийн төлөө байнга өрсөлдөж байдаг. Хоёрдугаарт нь эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Гуравдугаарт нь олон танигдах нэр хүндийн төлөө өрсөлдөж байдаг. Ийм өрсөлдөөний нийгэм юм байна. Энэ өрсөлдөөний нийгэм бол зах зээлийн нийгмийн хөгжлийг хурдсгаж, урагшлуулж, нийгмийн өөрчлөлтийг одоо хурдсгаж байдаг ийм нийгэм, ийм өрсөлдөө юм байна. Одоо нэг байран дээрээ нийгэм удаан зогсох бололцоогүй. Хүн ч гэсэн энэ нийгмийн хөдөлгөөнийг дагаад их өөрчлөгдөж байдаг ийм цаг үе юм байна, ийм нийгэм юм байна. За энэ үнэтэй холбоотой ёс суртахуун, нийгмийн ёс суртахуунд одоо эрс өөрчлөлт гардаг юм байна. За энэ өөрчлөлтийг хоёр талаас нь авч үзэж болох юм. За нэгдүгээрт нь бид нэр одоо нийгмийн ёс суртахууны хувьд одоо нөрсөлдөөний үед хүн бус ёс суртахууны хувьд ямар нэгэн хэмжээгээр төгөлдөрж байгаа, боловсронгуй болж байгаа, хүмүүнлэг үзэлтэй болж байгаа гэж ингэж үзэж болох талаас. Нөгөө талаасаа өрсөлдөөн бол хүмүүсийг одоо бие биендээ үл итгэсэн байдалтай болгодог. Ёс суртахууны хувьд уналтанд оруулдаг. Тухайлбал уналтанд оруулна гэдэг бол одоо эд хөрөнгийн хойноос одоо шундаг, эрх мэдлийг их дээдэлдэг болдог. За олон танигдахын төлөө одоо юу ч хийхээс буцдаггүй ийм ёс суртахууны бас уналт руу хөтлөдөг юм байна гэж бид ингэж ажиглаж байгаа. Тэгэхээр таны ярианаас нэг ёс суртахууны өрсөлдөө юм уу өрсөлдөөний ёс суртахуун гэдэг нэг ийм томьёолол гараад байна л да. Зүгээр урд хооноо аль нь байх нь зүв болох юм би мэдэхгүй байна. Тэгэхээр энийг яг одоо юу гэж ойлгуул зохистой? Гарцаагүй одоо өнөөдөр манайд ёс суртахууны бас шинэ үзэл онол ойлголтуудыг томьёолох хэрэгтэй болж байгаа юм байна. Тухайлбал одоо өнөөдөр өрсөлдөөний ёс суртахуун гэдэг цоо шин хандлага бий боллоо. За өрсөлдөөний ёс суртахууны одоо голт амин судас нь бол ерөнхийдөө үннийг танин мэдэх. Нийгмийн шударгасыг сахиж байх. Энэ хоёр бол ер нь өрсөлдөөний ёс суртахууны одоо юу гэдгийг хоёр жигүүр байх. Зоосны хоёр тал гэдэг шиг голт зүрх байх хэрэгтэй юм байна. За өрсөлдөөний ёс суртахууны явцад хувь хүмүүс бид нэр одоо нийгмийн тодорхой нийтлэгч гэсэн ерөнхийдөө одоо хүлээцтэй байх. Өөрийгөө одоо гүн гүнзгий таних мэдэх. Тухайлбал би одоо өрсөлдөгчтэйгээ харьцуулж үзэхэд миний одоо давуу тал юу юм бэ? Сул тал юу юм бэ? За өрсөлдөгчтэй ялагдлаа гэхэд өөрөөр хэлбэл өөрийнхөө ялагдлыг күнлэг ёсоор хүлээн зөвшөөрч, өөрийнхөө дутагдaltaй талыг ухаарах, өөрийнхөө өрсөлдөгчийн тэр ялагчийн давуу талыг ухаарах. За эндээсээ болоод ер нь одоо бид нэгэн тал одоо өрсөлдөөний нийгэмд амьдарч байгаа болохоор Монгол хүн болгон өөрийгөө дотор сэтгэл рүүгээ хандаж танин мэдэх ёстой юм байна. Ингээгүй цагт өрсөлдөөн маань бас одоо сөрөг тал руугаа яваад байдаг. Сөрөг тал руугаа явна гэхээр манай одоо сүүлийн үед их дэлгэрсэн хэллэг байна шүү дээ хондоо хар PR гэдэг. Өөрөөр хэлбэл тэр өрсөлдөгчөө дандаа муу талаас нь олон түмэнд ойлгуулж тэгээд тэрэн дээрээ дөрөөлөөд өөрийнхөө нэр хүндийг өргөх. Нэр хүндийг өргөхдөө өөртөө байхгүй одоо тэр гавьяа зүтгэл бүтээлийг наах гэсэн нэг юм хандлага руу яваад тэгээд өөрийнхөө тухай одоо олон түмэнд одоо зөв ойлголт өгсөн байна гэтээдээ бас олон түмэн чинь одоо бас ухаалаг шүү дээ юмны мөн чанарыг
тань мэдэн. За энэ нөхрийн одоо хар пиараарэ гитэрч байна. Нөгөө хүний ухаандаа дэндүү муучлах тал руу явж гин гэд олон түн бас ухаарад ирдэг. Тийм учраас бид нэр одоо өрсөлдөөний явцад монгол хүн одоо эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа хүмүүсүүд ялангуяа за өмч хөрөнгийн төлөө өрсөлдөж байгаа компаниуд нэр хүндийн төлөө өрсөлдөж байгаа хүмүүс өөрийгөө тань мэд. Өөрийнхөө мөн чанарыг тань мэд. Энэ одоо эртний грекийн Сутусовч Сократын бидэнд загсан өгшүүд өөрийгөө тань мэдээ гэж. Тэгэхээр энэ талаасаа бид нэр их ухаарах хэрэгтэй юм байна. За тэгээд өрсөлдөөний одоо гол амин хоёр зүрх бол тэр үнэн байх, шударгасыг сахих явдал. Тэгэхээр шударгасны талаар бол эртний грекийн философч бас сонирхолтой үг гэсэн шүү дээ. Ерөн шударгасууд одоо 3 гол чиглэлтэй. Тухайл нэгдүгээрт нь материалын хэдвэлгийг хуваарлахад шударгас зайлшгүй сахигддаг. Хоёрдугаарт эрх мэдлийг хуваарлахад шударгас бол гарцааг үсгэгддэг. Гуравдугаарт нэр хүндийг хуваарлахад шударгас сахигддаг. За энэ гуравтал шударгас одоо сахигдаж чадах юм бол ер нь нийгэм ч гэсэн амар тайван амьдарч болно. Хувь хүн ч гэсэн өөрөөр хэлбэл сэтгэлийн зовооргүй амар тайван амьдарч болох ийм бололцоо байна гэдгийг эртний грекийн том философчид бидэнд бас захиж үлдээсэн байна. Нэг өсөндө аяанда тэр нийгэм өөрөө зөв голдрлоороо явна шүү дээ, тийм ээ? Урсны урсгал шиг. Тэгэхээр өрсөлдөөний явцад бол юуны өмнө ухаанда хувь хүн, өрсөлдөгч хүн нэг тийм хүлээцтэй байх. Ард нийгэмдэг толерантность гэсэн нэг үг байна шүү дээ. Тэр нь бол одоо хүлцэмж, хүлээцтэй байх. За тэр нь өөрөөр хэлбэл тэр өрсөлдөгчийнхөө давуу талыг ухаарах. Өөрийнхөө сул талыг ухаарах. Хүн чинь бас нэг тийм сони амтэн шүү дээ. Өөртөө бас нэг шудраг ус андах гээд байдаг. Өөрийнхөө сул талыг бас нэг нуухтаа дуртай. Тэр нь бол өөрөөр хэлбэл бидэнд магадгүй өөрийгөө мөн чанарыг тань мэдхэд бас саад дотор болдог. Тэгээд бусдыг их гойчилдог. Тийм учраас монголчууд юу гэж ярьдаг? Өөрийнхөө толгой дээр байгаа тэмээг харахгүй байж бусдын толгой дээр байгаа өвсийг хардаг гэж монголчуудын яг тэгдэг. Уламжлсан үг яг надад өгчин бодогдоод сууж байлаа. Та хэллээ одоо ярианыхаа ихэнд арчилсан нийгмийг тийм ээ бид нар чинь социализмын одоо социалист тогтолцоотой байж байгаад арчилсан чөлөөт арчилсан нийгэм шилжсэн хүмүүнлэг арчилсан нийгмийг бий болгоно гэсэн юм том ёлтой л ингээ явж байгаа. Зүгээр нөгөө хүмүүнлэг нь орхигдчиход байгаа юм биш байгаа гэдэг ийм бас эмзэглэл байна. Ер нь энэ зах зээлийн нийгэм гэдгийг хүн болгон юу юм бэ гэдээ асуувал өөрөөрийнхөө л хэлэх байх л та. Таны хувьд юу гэж томьёолмоор юу гэж зах зээлийн нийгэм гэдгийг одоо юуны юм илбэл ерөнхийдөө одоо ёс суртахууны хувьд ариуссан хүмүүсийн нийгэм. Зах зээлийн нийгэм. За. Яагаад ариуссан хүмүүсийн нийгэм гэж төлөвшсөн хүмүүсийн гэж хэлж байна. Ярьж гэнэ үхэхээр өөрөөр хэлбэл манай үндсэн хуулинд Монгол хүний эрхийг маш өргөн хүрээнд тодорхойлсон 18-аар. Тэгэхээр эрх гэдэг бол бидэнд сонголт хийхэд боломж. Энэ боломжоо бид нэр өөртөө болон бусдад хор хөнөөлгүй сонголт хийх юм уу гэдэг бол ухаандаа бидний сэтгэл санаа ариуссан байх юм. Хоёрдугаар зах зээлийн нийгэм гэдэг бол одоо арцнаа сэтгэлгээд оюунцсан хүмүүсийн нийгэм юм байна. Өөрөөр хэлбэл миний сонголт ямар байвал зөв байх юм, ямар байвал хор хөнөөлттэй байх. Ийм одоо холын ухаантай хүмүүсийн нийгэм юм байна шүү зах зээлийн нийгэм гэдэг. Тэгэхээр ингээ шуудхан хэлбэл бид нэр монголчууд бидний зах зээлийн нийгмийнхаа тэр идеал туйлын зорилгот бол одоо гологдоод байгаа гэж хэлэхээс өөр аргагүй байгаа. Гэхдээ яг хөө мэдээд одоо хүний төлөвшөл бол урт удаан хугацааны тодорхой орон зай, цаг хугацаа нөхцөлийг эзэлдэг юм үйл явц шүү дээ. Тийм учраас бид нэр одоо хуучин цагт одоо хуучин бидэнтэй одоо цэргийн албанд байхад барьцаанууд нэрэл уулздаг байлаа. Барьцаануудын яриагаа юу гэж эхэлдэг байсан бэ? За би одоо та нарын дэргэд 2 төрлийн нөр үзсэн хүн гэж эхэлдэг байлаа шүү дээ. Тэгээ бид нар бол одоо 2 төрлийн нөр үзлээ л дээ. Тэгэхээр энэ ёс суртахуун гэдэг чинь нэг 2 талтай юм байна. Нэгдүгээр түүний одоо дотоод ухаарл, өөрийнхөө мөн чанарыг таних мэдэх, амьдарч байгаа нийгмийнхаа мөн чанарыг таних мэдэх ийм нэг оюунцсан талтай. Хоёрдугаар ёс суртахуун гэдэг чинь тэр урт удаан хугацаанд эзэмшиж өөртөө дадал болгосон дадал зуршил юм байна. Дадал зуршил. Тэгэхээр бид нэр бол социогдолцооны үед тэр эзэмсэн дадал зуршлаа учиргүй нэх орхиол тийм үү? Гин таяал тий. Шудраг ус замаар явчих гайл. Юмыг одоо говьлж худлах хэлчих гайл байх тийм дадал зуршил бидэнд
байхгүй. Магадгүй одоо тэр нь бас өнөөдрийн залуучуудад хүүхд залуучууд өөр ойлголтыг бий болгодогч байж болно. Хуучирсан ч гэх юм, оцрогдсон ч гэх юм. Тэр нь гítэл одоо магадгүй тэр хүний эзэмссэн одоо амьдралынхаа туршид эзэмссэн үнэт зүйл шүү дээ. Миний одоо надад бий болсон үнэлэмжийн тогтолцоо. Тэгэхээр тэр үнэлэмжийн тогтолцооноос бид нэр хэрэгтэйг наваад шинээр байгуулж байгаа нийгэмтэйг тохирох ёстой. Түүний уур амьсгалыг өөртөө зөв шингээх ёстой. За тэгээд залуучууд хүүхдүүд бид нэр одоо үнэн байхаараа, шудраг байгаагаараа, үннийг хэлдгээрээ үлгэр жишээ болох ёстой. Тийм учраас зах зээлийн нийгэм гэдгийг бид нэр ухаандаа өөрөөр хэлбэл гүн гүнзгий ойлгох. Тэр хувь хүний ёс суртахуун сонголтоос энэ нийгмийн чинь үйл явц нь бүхэлдөө шалтгаалдаг юм шүү. Яагаад гэвэл тэр сонголт хийх өргөн эрхийг бидэнд хуульчин тогтоосон байгаа ч бидэнд их том боломж байна шүү. Тэр боломжийг чухам яаж сонгох уу гэдг л хамгийн их чухал. Тэгээ сонголт бол өөртөө заавал нэг хариуцлага дагуулж байдаг. Ийм онцгой үзэгдэл шүү дээ. Зөв. Төрөний таны хоёр дахь хариултнаас би яг тэр нэг өрсөлдөөний ёс суртахуун хүн одоо цагт даалгавар ёс суртахуунаараа өрсөлдөх цаг үед бид тулаад ирсэн юм байна гэдэг юм. Одоо ерөөсөө түрүүн та хэлсэн шүү дээ, ийм увайгүй бусдыг өөрөөсөө одоо дор гэж үзэх, өөрийгөө үргэлж нэгдүгээр тавих нэг тэр юмаа эго гэж чи ярьдаг да, залуучууд эготой гэл тий. Зөв эготой юм уу, буруу эготой юм уу? Тэр чи одоо нэг ясандаа юу юм дээ, өөрийгөө ингэж магтан дуулах гэдэг юм уу? Тэгэхээр энэ зах зээлийн нийгэм, энэ ёс суртахууны өрсөлдөөн хоёр чинь энэ ер нь зах зээлийн нийгэм чинь өрсөлдөөний нийгэм шүү дээ нэг ясандаа. Тэгвэл ёс суртахуунаараа өрсөлдөхийн тухай та ярьж шүү дээ тий. Өрсөлдөө чинь бас нэг хоёр янзын сэтгэл хөдлөлийг бий болгох гэдэг. Дагуулж яадаг юм уу? За. Нэгдүгээрт бол өөрийгөө зөв тань мэдэх. Хоёрдугаарт сөрөг сэтгэл хөдлөл гэдэг. Сөрөг сэтгэл хөдлөлийг манлайд нөрөө хэлвэл тэр одоо эд материалын шунал. Өөрийгөө дээгүүртөөж бусдыг дорд үзэх. Тэндээсээ болоод одоо нөгөө өрсөлдөгчөө ч бусдыг бүр үзэн ядах. Ийм сөрөг сэтгэл хөдлөл бий болгох. Тийм учраас сөрөг сэтгэл хөдлөлийг аль болохоор дарж өөрийгөө зөв үнэлж өрсөлдөөнд одоо шударгасоо тэмцэж өрсөлдөж байж ялан шүү гэсэн тийм итгэл үнэмшилтэй байх ёстой юм байна. Үүгээрээ бид нэр ухаандаа зах зээлийн нийгмээ ёс суртахууны хувьд цэвэршүүлээд ариусгаад явах ийм учиртай. Энэ нь хувь хүн онцгой үүрэгтэй. Зах зээлийн нийгэм бол яхаарахгүй одоо өмчтэй болж хүмүүс энэ бол миний өмч, миний өөрийн бүтээж олж те хөдөлмөрлөж олсон энэ бол миний өмч, одоо тэрийг хідээрч одоо үнэлэх нь тэр хүний асуудал болж хувирсан ийм нийгэм шүү дээ нэг талаа. Тэгэхээр материаллык ёс суртахууны асуудлыг та бас хөндөж хэлж байна. Энэ юу н материаллык энэ ёс суртахуун, ёс зүй гэдэг юм маань магадгүй энэ зах зээлийнхаа нийгэмтэй даалгавар ингээд дагалдаад байхаас өөр аргагүй зүйл баг. Тэгэхээр энийг та юу гэж бас энэ зах зээлийн хэм хэмжээтэй байх ёстой зүйл юм уу эсвэл авч үзвэл энэ ер нь одоо шуудхан хэлвэл оюун санаагаасаа төрүүлээд материалын хэрэглээний нийгэм юм аа гэж ингэж ухаарч болох. Материалын хэрэглээний нэгэн тал одоо энэ нийгэм материалын хэрэглээний нийгэм юм бол хүн болгон өмчтэй байхыг, хүн болгон материалын хэрэгцээний хувьд элбэг дэлбэг хангалттай хувьд одоо тэмцэж байдаг, өрсөлдөж байдаг энэ. За тэгэхээр барууны ертөнцид нэг юм үг аль эрт гарсан юм шиг байна. Мөнгө, сайн сэтгэл хоёр нэг тулгаад багтахгүй гэж. Тэгэхээр аюултай үг байна шүү дээ, тий. Достоевскийн Хөвгүүн заяа гэж гайхамшигтай роман бий. Гомсронгой орчуулсан. Тэгэхээр Хөвгүүн заяагийн хүү 19 настай Аркадий нэг юм хэлээд байгаа. За би одоо 19 настай хүү өөрийнхөө тухай ном бичих гэж байгаа. За миний номыг унших юм уу? За тэгтээ би ямар ч байсан туулж ирсэн амьдралаа бичиж. За тэгээ би нэг хид хідэн санааг өөрийн болгоно. Би эхлээд өмч хөрөнгөтэй болохоос өмнө өөрийн гэсэн үзэл санаатай л болъё. За энэ үзэл санаагаа тэгтээ мөнгнөөс эхлэе. Мөнгө бол ихтэй биш, багадаа ашигтай юм байна. Багадаа ашигтай юм. Мөнгийг хөдөлмөрлж олсон мөнгө л надад ашигтай юм байна шүү. Химний чураасан мөнгө л надад ашигтай юм байна шүү.
азтай юм уу? Эсвэл ерөөсийн тохиолдол надад олдсон гів гинтхэн олдсон их мөнгө бол надад харин намайг өрн таран хийх юм байна шүү гэд. Тэр Аркадийн хүүгийн өөрөө хэлвэл өөртөө тарих толгойд сэтгэлдээ суулгаж явж байгаа анхны үзэл санаа тэр байна. За тэгээ эндээс бид нэр үүсгээд бодоход ерөөсөө материалын хэрэглээ ёс суртахуун гэдэг хоёр чинь гараагараасаа хөтөлцөөд явж байхгүй бол ёс суртахуун оцрогдох юм бол материалын хэрэглээ өөрөө хүнийг чиг нийгмийг чиг одоо өрн таран хийдэг. Өнгөн талдаа элбэг дэлбэг байгаа юм шиг. Өнгөн талдаа баян жинэл байгаа юм шиг мөртлөө жаргалтай байгаа юм шиг тий. Күүтэрч байд. Дандаа хожихын төлөө явж байд. Буддист нэг юм ойлголт байгаа шүү дээ. Хүн бол оюун санааны хувьд гэгээр их чадвартай. Гэтэл гэгээр их чадварыг шунлын тоостоор чичээ гэж. Яг шунлын тоостоор ч. Тэгээд оюун санаагаа цэвэрлэнэ гэдэг бол тэр шунлын тоосноос би оюун санаагаа цэвэрлэх юм бол буддистны ойлголтоо тэр бурхны утгыг бол нирван дэрийг олох болцоог нь хүн болгонд байна шүү дээ. Тэр үнд буддист найдаад байна. Тэгэхээр материалын хэрэглээний нэг юм гэдэг бол бид нэр хонд оюун санаагаа тэр шунлын тоосонд даруулж болохгүй юм байна. Тэгвэл бид хүнээ алдах юм байна. Хүн бол зүгээр хэрэглээний амьтан болох юм байна. Хэрэглээний амьтан. За тэг хүнд бол ерөөсөө хязгаарлаж болдгоо, хорж болдгоо, хориход хэцүү нэг юм байдаг юм. Тэр нь шунлал юм байна. Энэ тхийн том төрийн зүтгэлтэн Индра Махатма Ганди ярьсан байна. Манай хорвоо ертөнцид хүнийг хангах баялагтай. Харин шунлын хангах баялаг бол байхгүй шүү гэж. Хүрэлцэхгүй. Байхгүй шүү. Дийлдэхгүй. Тэгэхээр хүнд бол одоо шунлан лэгтүүл тэгээд хүнийг өөрийг үрддэг юм байна. Тийм учраас гадны сэтгэгчид юу гэж ярьж байгаа вэ? Шунал хүсэл гэдэг бол мэдлэгээ хүчтэй юм аа гэж. Бас нэг юм гайхамшиг үг хэлсэн баш. Ухаархаасаа өмнө тэр шунаж хүсэл эхлэх юм бол хүн өөрийгөө ч сүйтгэн, нийгмийг ч сүйтгэн гэсэн ийм санаа. Тийм учраас материалын хэрэглээ энэ ёс суртахууны төгөлдөр хоёр бол гаргараасаа барилцаж урагшилж байх хэрэгтэй юм а гэсэн санаа. Энэ бол манай энэ ардсан нийгмийн одоо эдийн засгийн хумсрыг нэг том одоо эхлэх цэг гэж бодож байгаа шүү дээ би. Материаллаг ёс суртахууны асуудал нь магадгүй хөдөлмөрийн үнэлэмжийг, үн цэнийг тодорхойлж болох юм болов уу, болохгүй юм болов уу? Эсвэл бүр эсрэгээрээ юм болов уу гэсэн асуулт тодорхой. Шууд ингээд бодоход нэрэл бид нэр одоо материалын хэрэглээг эрхэмлж байгаа бол хөдөлмөрийн үнцийг өсчих ёстой байдаг. Тий. Уг нь бодоход бол тийм. За гэтэл манайд бол хөдөлмөрийн үнцийн улам буураад байх шиг байдаг. Материалын хэрэгцээ өсөхийн хэрээр хөдөлмөрийн үнцийн өсөд байдаг. Юу буураад байгаа нь. Тэгээд би одоо манай уг нь бол онлоороо бол таних бол хөдөлмөрийн үнцийн улам өсөх ёстой тийм үү? Өсчих ёстой. Гэтэл манайд бол хөдөлмөрийн үнц нь буураад байдаг. Ямар учиртай. Би одоо ганцхан тэр одоо дэлхийн нийт гарсан 2-3 судалгааны баримт хэлээ л дээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвартай нийт хүмүүсийн Монгол тухайд 53% нь л одоо хөдөлмөр эрхэлж байна гэж. За Хятадд бол 67 байна. Японд 60% байна. Ийм их доогуур байна шүү дээ. Манайх хөдөлмөрийн бүтээмжийн дэлхийд 99-р байранд орж байна. 99-р байна. Гэтэл өнөөдөр манайд хөдөлмөр хийж байгаа хүний 10% нь яг үнийн сэтгэлээсээ ажил хөдөлмөрлөөр анхаарлаа төвлөрүүлж бүтээлчээр хөдөлмөрлж байна гэж 10%. 40% нь бол тэгэхээр тэр 10% нь бас яг тэгж бүтээлчээр хөдөлмөрлж байгаа хэрээр үнэлүүлж чадж байгаа юм уу? Бас үнэлүүлж чадж байгаа юу бас гэсэн утгатай юм. 40% нь зүгээр байгууллагатай юм уу? Мэргэжилдээ манлайлагч болохын тулд хөдөлмөрлж. За гэтэл 50% үлдчихэж шүү дээ. 50% нь бол зүгээр л одоо шуудхан хэлэхэд цалингаа хүлээгээд цагаавараа сууч. За ингэхээр ч одоо манайх хөдөлмөрийн бүтээмжийн 99 дэрэмдлэгдэхээс яах вэ? Нөгөө талаар бас нэг судалгаа байна. Манайд одоо ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн одоо 4-ний 1% нь үнийн сэтгэлээсээ хөдөлмөрдөг. Бусд нь бол зүгээр юу гэдгийг одоо гэдрүүлж хэлэхэд арайч хэцүү юм. Зүгээр ажил хийж байгаа дүр эсгээд байна гэж. Нэг иймэрхүү. Тэгэхээр энэ дээр чинь
хөдөлмөрийн үнц нь буураад. Та ч одоо судалгаа ярьж штэ, судалгаагаар гарсан хөдөлмөрийн үнц нь тоо буураад. ярьж ш. За тэгээд өнөөдөр ер нь манай хүүхэд залуучууд хүнд хэцүү хөдөлмөрөөс сутаад өвччихье. Хүнд хэцүү хөдөлмөр. Одоо манайд барилгат бол хөдөлмөрийнөөс маш их дутчихъя. Багш хэд нэг 1500 багш олдохгүй байна. Эмч зөвлөгчдийн оронтой байнга одоо эзгүй байгаа. Цомхоо. А гэтэл төрийн албаагчдын оронтой өлөөдөө яваад байдаг. Тэгээ эн чинь юу вэ нөхөр? Хөдөлмөрийн дээр амар хялбар талаас нь, эрх мэдэлтэй талаас нь, цалин өндөртэй талаас нь сонгоод байгаа болохоос яг тэр өөрөөр хэлбэл улс орны хөгжилд тусдсан болох тэр хөдөлмөрийн үнцийн тэр тал нь буураад байна шүү дээ. Ханд одоо манайд хөдөө аж ахуйд малын эмч олдохгүй шүү дээ. Хөдөө аж ахуйн сургуулийг жилд нэг 200-аад хүн төгсдөг гэж байна. Ер хөдөө аж ахуй газар тариалан агрономичийн мэргэжлээ гэтэл одоо дөнгөж 20% үндсэн мэргэжлийн ажлыг буснуудаа хайцсан мэдэгдэхгүй. Энд чинь юу болж ийм нөхөө нөгөө хүнд хэцүү хөдөлмөрөөс бүтээлч хөдөлмөрөөс хүмүүс зүхтаагаад байгаа. Ийм хандлага бий болоод байна шүү дээ. Уг нь бол тэр хөдөлмөрч хүмүүсийг бол одоо цагт бид нар чинь баялаг бүтээгчид эдэр гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Жинхэнэ гараараа толгоогоороо ингээд юм үйлдвэрлээд, сэтгээд, хийгээд тэрнийхээ үр шимийг амсаад ингээд явж байгаа хүмүүсийг харамсалтай нь тийм хүмүүс хавардж гин гэж та судалгаан дээр тулгуурлаж хэллээ. Би бас юу гэж асуух гээд байна гэхээр энэ материаллаг хэрэгцээ хандлага, материаллаг хүсэмжлэл энэ их болох тусам нөгөө талд нь энэ нийгмийг ёс суртахууны хувьд доголдуулдаг хүчин зүйл муу юм уу? Олон хүчин зүйл байгаа л байх. Тэрний нэг нь одоо энэ материаллык хэрэгцээ их болоод хүмүүс энэ одоо баян дүүрэн бүх юмараа элбэг те одоо өмчтөө хөрөнгөтэй их мөнгөтэй болохыг хүсээд байгаа энэ хүслийг чинь цаана яг аз жаргалтай амьдралын индекс нэмэгдэх үзүүлэлт байд юм уу? Эсвэл ёс суртахуун нь доголдох юм үзүүлэлт нь дараад байд юм уу? Аль нь вэ? Одоо улс орныг ч гэсэн, хүнийг ч гэсэн, айл өрхийг ч гэсэн одоо нүгэр удам амьдруулдаг, сэтгэл хангалуун амьдруулдаг, хөгжүүлдэг ганц юм бол хөдөлмөр шүү дээ. Хөдөлмөр. Тэгээ хөдөлмөрийн үнц нь ингээд буураад ирэхээр чивтрийг материалын хэрэгцээ өсөд байдаг. Тэгээ материалын хөдөлмөрийн үнц нь буураад байхад материалын хэрэгцээ өсөд байна гэдэг бол ер нь нөгөө бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг юм чинь ирээд. Айл болохоор тавтай тухтай амьдралыг л шаардаад байдаг. Одоо манай ресторан байхгүй тийм гудамж талбай байна уу? Тийм барилга байшин байна. Байнга ресторан. Тэгэхээр манайд бол одоо өөрөөр хэлбэл 6 цэнгэний газар ресторан баарны одоо тоон өсөд байдаг. А гэтэл гудамж болгон тийм үйлдвэр байна уу? Алга. Гэтэл манайд одоо ямархуу янзын материалын хэрэгцээ бий болж байгаа нөхөр гадны зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг манай компани авчираад Монголд авчираа. Тэгээд бид нэр өөрөөр хэлбэл гар дамжуулж 8 хийж амжирч шít. Гэтэл одоо бидэнд өөрийн гэсэн бүтээгдэхүүн баймаар байна шүү. Бид нар ч одоо тогтолцооны үед монголчууд бүх хувцас хийдэг байл. Тийм шүү дээ. Бүх хоолундаа хийдэг байл. Савангаа хийдэг байл. Тэгэхээр өнөөдөр одоо би нэгэл оюутан залуучуудтай ажиллаж байна байнга. Тэр дотор өөрөөр хэлбэл Монголд хийсэн гуталтай хаалга. Монголд хийсэн цамцтай хаалга. За ингэхээр одоо тэр гадны зах зээл дээр л авчирсан имийг бид нар дамжуул зараад байж байна. Тэгэхээр дэлхийд бол хоёрын байдаг юм байна ер нь. Одоо үйлчлэгээгээр мөнгө олох. Үйлчлэгээгээр. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд мөнгө олох. Тэгээ сүүлдээ дэлхийн ерөнхий эдийн засаг хаашаа явж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөнгө олдог тэр улс оронд хөгждөг юм байна. Зүгээр ухаандаа үйлчлэгээ эрхэлж мөнгө олдог улс орн бол явуургүй байдаг юм байна гэсэн. Зүгээр нэг дамжуулагч орн байна. Дамжуулагч орн болж явж шít. Тэгэхээр чинь бид нар зүгээр л бараа дамжуул зардаг. Одоо сая би ингээд энэ харарын захаар дайрал ирлээ. Хөөхөө тэр өвлийн дэсгэм хүйтэнд бэлэн бараа тавьчихсан. Тэнд очиод үзэхэд Монголд үйлдвэрлэгсэн ганц ч юм байхгүй шít. Ганц ч дандаа л гадны бараа авчир заа. Харамсалтай шүү тийм ээ. Манай одоо том сэтгэл зүй нэрийг хэлхээ үли. Ер нь одоо бид нар гадны зах зээлд гологдсон барааг Монголд авчираад өндөр үнээр зарж улсууд баяждаг болжээ гэсэн ийм. Гэхдээ тэгэл монголчууд бие бинийгээ л одоо хэрэгжилж ялаа шүү дээ. Мөлжиж л байгаа асуудал. Тэгсэн сая автобусын дотор нэг миний үеийн надаас арай залуухан хүн явж байна. Тэр 2 дугаар
3 дугаар эмнэлгийн юу 1-р 2 дугаар биш 3 дугаар эмнэлгийн хажуугаар өнгөрсөн чинь ард талд нь одоо зүгээр хонь үлчиж байгаа ш машин тавьсан байна л да. Зөв. Тэгээ тэрнийг харангуутаа л би зүгээр яриа өгдөг л тэр нөхөр за ингээд Япон Солонгосын зах зээлийн төмрийн хаягдлынд байна шүү дээ. Гэж одоо тэр хүн тэгж харж шүү дээ. Зүгээр л одоо жирийн одоо тэр нэг 50 гаруй насны хүн байлаа. Тэгэхээр чинь бид нар ингээд өөрөө үйлдвэрлэл байдаг. За эн чинь юу гэхээр цаана хөдөлмөрийн үнцэнд буурч байгаа. Хүнд хэцүү хөдөлмөрөөс цутаадаг болж байгаа. Бэлгийн имийг аваад хэрэглээд ингээд хаягдал. Иймэрхүү хандлага руу явж ин шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл тэр хөдөлмөрийн үнцэнд буурч байгаа хамгийн зохисгүй хандлага юм гэж бодож байгаа. Яг өнөөдөр бид нэр ингээд элбэг сайхан юм шиг дутуу гоцоо юмгүй юм шиг амьдарч байгаа боловч энэ бол одоо ирээдүйгүй. Өөрийгөө хуурсан, өнөөдрийг аргалсан, өнөөдрийн эд хэрэглээр сэтгэлээ хуурсан үйл явдал болж байна л гэж би үзэж байна. Яг үнэ. Нийгэм бүхэлдээ магадгүй ийм ёс суртахууны доголдолтой хүний ёс суртахууны үнэлэмж, хөдөлмөрийн үнэлэмж өөрөө ийм жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа, үнэлэгдэхгүй байгаа энэ нөхцөл байдал нь одоо багасгыг гэвэл бууруулъя гэвэл одоо юу гэдэг оюун санааны хувьд л одоо ямар нэг арга хэлбэрээр оюун санааны хүчин зүйлүүдийг л хэрэгжилж одоо бууруулах л байх. Одоо мэдгүй тэр нь юу байж болох вэ? Тэгээ энэтэй холбоотой би 3 юмыг дурдж хэлийг санаж байгаа. За нэгдүгээрт нь арай хожуухан эхлэх манай ер нь боловсролын чанар. Боловсролын чанар. За би одоо олон жил ерөнхий боловсролын сургуульд төгсөөд ихтэй сургуульд элсэн оюутнуудтай ажиллаж тэдэнд одоо бисов зааж байгаа хүн. Тэгээ жилээр их тусан манай ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн чанар муудаж байгаа. Тэгээ дэлхийд нэг судалгаа байна. Ямар судалгаа байна гэхээр Монгол хүүхдүүдийн юм уншаад түүнийг бичих чадварын хувьд ер нь дэлхийн дунджаас 3-аас 4 дахин доогуур байна. Тэгсэн дахиад сая бас нэг тоо баримтууд чинь Монгол хүүхдүүдийн юм уншиж ойлгох чадвар дэлхийн дунджаас 5 дахин доогуур байна гэж. За эн чинь одоо манай боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн төдийгүй манай эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон том асуудал байна шүү дээ. Гэтэ энэнд бид нэг тийм сэтгэл зовохгүй байна. Зовохгүй байгаа нь бодит байдалтай. Нөгөө худалдаж авах гэсэн байхгүй болоход магадгүй сэтгэл нь зовж ээж магадгүй шүү дээ, тийм ээ. Тий одоо тэгээд бодоход яагаад одоо ингээд ухаандаа дэлхийн тэр одоо оюуны академийн шугамар тэмцээнд орж байгаа хүүхдүүд манай төрүүлээд байдаг. Шатрын бодлогоудад манай хүүхд төрүүлээд байдаг. Тийм оюун ухаантай гений хувьд тийм сод хүүхдүүд манайд байхад олонх нь ягаад одоо тийм дор байна вэ гэж. Тэгэхээр энэ боловсролын чанарыг бид нэр бол их өөрөөр авч үзэх хэрэгтэй юм байна. Зөвхөн миний дүгнэлт шүү. Зочны тогтолцооны үед бид нэр ерөнхийдөө тийм чэйжилдэг боловсралтай байл. Багшийн заасны сурахчигт бичснээ уншаад тэгэл түүнийг эргүүлж хэлээ дүн аваад явдаг. За 1990-ад оноос хойш бид нэр боловсрлоо шинжилгээгээл үзсэн. Тэгсэн барууны ертөнцид гарсан тестийн тогтолцоор явсан. За тэгээд барууны хөгжиж байгаа орнууд чинь тэр тест боловсруулдаг тусгай институт байдаг юм байна шүү дээ. Институт. Өнөөдөр манайд бол ингээд зүгээр хичээл заадаг багш өөрөө тесттэй шалгаад боловсруулаад шалгалтаа тавьчихдаг. Тэгээ тест гэдэг чинь тэр хүний одоо сэтгэлгээг хөгжүүлдэг зүгээр л нэг юм ой тогтоогоо за 3-ын дарах уу 2-ын дарах уу. Ингээ өгөгдөл нь өөрөө байж байгаа юм чинь тийм. Өгөгдөл нь байж байгаа юм чинь. Гэтэл тэр тест чинь өөрөөр хариулчмаар бас хариулт байгаа шүү дээ. Өөрөөр хариулчих буруутчихна. Тэгэхээр өнөөдөр манай боловсролын тогтолцоо бүр одоо бүр багасаа эхлээл ухаандаа маргадаг, мэтгэлцдэг, асуулт тавьдаг тийм юм уу. Одоо еврей хүүхдүүд эцэг эхчүүд асуудаг юм байна хүүхдээсээ. За миний хүү багшаасаа ямар асуулт тавих гэж. За тийм асуулт тавилаа гэж. За миний хүү сайн сурч байгаа юм байна гэж. А монгол хүн юу гэж асууд миний хүүд багш нь ямар дүн тавьж ий гэж. Огт өөр өдөр шөнө хоёр шиг юм болж шүү дээ. Юуны хувьд дагуулгын хувьд шал өөр. Английн том яруу найраг Киплинг 1907 Нобелийн шагнал авсан. Киплинг нэг сонин асуудал тавьж хүн төрлөختөөр нь яагаад гэсэн асуудал нь хариулдаг. А тэгж л хариулж чадвал хүн төрлөختөнд хөгждөг. Тэгэхээр бидэнд өнөөдөр яагаад гэдэг асуулт тавьдаг.
тийм сурагч цөөхөн болсон байна. Оюутан цөөхөн болсон байна. Тэрнээсээ болоод магадгүй тийм асуулт хүлээж авах багшийн тооч цөөрч хийж магадгүй. Тэгэж хүүхдээсээ асуудаг эцэг эхч байхгүй. Эцэг эхч байхгүй. За боловсролын асуудлыг. За хоёрдугаарт өнөөдөр манай дэлхийн сонгодог урлаг уран зохиолоос бид нэр холдчихлоо. Одоо ерөнхий боловсролын сургуульд бол дэлхийн сонгодог уран зохиол энэ төр үзгээ байсан юм байна шүү дээ баг. Тийм баг. Баг. За манай Монгол Цэргийн холбоо нь Утган тэнгэр их сургууль хоёр хамтраад 1920 оноос эхлээд 7 хоног болгон дэлхийн сонгодог болон шилбэл уран зохиолын номыг захимаар яриад байгаа. За тэгээ одоо бид нэг 270 орчим ном яриад байна. За зарим 7 хоног тус чадахгүй баяр ёслол юм ир та. Тэгээд улс хүмүүсээс уцтаж байна. Одоо ягаад номоо яриха байчаа энэ төр. Тэгэхээр тэнд бас тодорхой хэмжээний эрэлт хэрэгцээ бий болоод байна. За нэг удаа ярихад заримдаа одоо сүүлийн үед 10,000 хүн 5,000 хүн сонсдог болж байна. Тэгэхээр тэр дэлхийн сонгодог болон шилмэл уран зохиолын хүмүүсийг татах тийм хувьдс байна шүү дээ. Уран зохиол уншдаг хүн яадгийг. Одоо манай хүүхэд залуучууд хамгийн их өгүүлэгдээд анхаарал төвлөрөл. Анхаарлын төвлөл. Тэндээс бид нэр ёс суртахууныхаа үнцэнтэй зүйлийг олж байна. Гоо сайхны торгон мэдрэмжтэй болно. Ер нь нийгэмд хүнийг нэг 3 юм авч явдаг юм шүү. Нэгдүгээр альва юмс үзэгдлийг эргэцүүлэн бодох тийм ухаан. Хоёрдугаарт нь ёс суртахууны үзэл ухамсар. Гуравдугаарт нь гоо сайхны торгон мэдрэмж. Энэ гурав чинь хүнийг нэг хүн болгодог гол тулгуур хүчин зүйл юм шүү. Энийг бид нэр уран зохиолоос олж явах хэрэгтэй юм. За гуравдугаарт болчоор чинь тэгээд гуравдугаарт нь манайд одоо буддийн шим. За буддийн шин манайхны нэлээд улсууд буруу ойлгоод энэ зүгээр мухар сүсэг юм биш ээ. Буддийн шинийг ч одоо Европын шинжлэх судлаачид бурхангүй шин гэж үздэг. Буддийн шиний гол туйлын зорилго бол гэгэр. Түрүүн би ярьлаа. Тэр эд материалын шунлын тоосон дарагдсан сэтгэлээ цэвэрлэж нөгөө сөрөг сэтгэл хөдлөлөөр сэтгэлээ цэвэрлэж гэгэр их явдал байхгүй. За өнөөдөр манайд л буддийн шиний олон сайхан номтой гавжнаар захимаар ярьдаг боллоо шүү дээ. Жавзан дам хамбч байдаг юм уу? Нам самбу хамбч байдаг юм уу? За манай чой хамбч байдаг юм уу? Энэ төр усууд ярьж байна. Энийг сонсоод ер нь бид нэр буддийн шин чи өнөөдөр манайд их хэрэгтэй. Яагаад? Өнөөдөр бид нэг юм судалгаа яваад байна шүү дээ. Монгол 4 хүний нэг нь бухимдалтай. Энэ бухимдлаа дарах, сэтгэлээ тайвшруулах энэ үнд чинь энэ буддийн шиний ном гэгэрэл ухаарл маш хэрэгтэй. Ер нь шашин чинь нэг нийтлэг юм байдгийн байх шүү дээ. Христос шалгаа байхгүй, Ислам шалгаа байхгүй, Будда шалгаа энерхүү үзэл. Энерхүү. Нөгөө хүнлэг энерхүү үзлээ мартаал нөгөөх эд материал руугаа анхаарлаа төвлөрлөөл ирэхээр чинь хүний дотор сэтгэл нь харанхуй болдго юм байна. Гоо сайхны мэдрэмж гисэн өнгөц болдго юм байна. Зүгээр өнгөн талаас нь. Дотор нь харанхуй өнгөн талаас. Ингээд хүн чанараа алддаг юм байна. Тийм учраас буддийн шнийг бид нэр бас зөв ухаарч, зөв тайлбарлах ёстой юм байна. Манай ихтэй сургуульд шашин судлал гэсэн хичээлийг ер нь зааж ямаар юм байна. Манай Утган тэнгэр сургуульд заагаад байгаа. Тэг ийм 3 хүчин зүйл бол хүмүүсийг соён гэгэрүүлэхэд, нөгөө хүнлэг үзэлтэй болгоход, ёс суртахууны хувьд төгөлдржүүлэхэд оюун санааны чухал хүчин зүйл гэж би үзэж байгаа. Аливаа нийгмийг бүрдүүлж байгаа хамгийн анхан шатны нэгж бол гэр бүл. Монгол улс бол одоо нэг 980-аад мянган өрхтэй юм байна. За энэ өрх дор хаяж одоо багада 2 4 хүүхэдтэйгээд ингээд Монгол улсын 3 сая 600 мянган хүн бий болж байгаа. Та түрүүн бас хэллээ хөдөлмөрийн насны хүмүүс нэг сая 200 орчим нь хөдөлмөрийн насны хүмүүс байдаг юм ээ. Тэдний 50% нь л ажиллаж яадаг. Тэгээд тэрнээсээ 10% нь зөв үнэлүүлж яадаг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр би энэ гэр бүлийн асуудлыг гэр бүлд хүүхэд одоо өсөж хүмүүжихээс өсвөлээл одоо энэ өөрийнхөө мэрэгжил юмыг эзэмших, ёс суртахууны төлөвшил, хүмүүжлээ авах тэр одоо гэр бүлийн тэр хайр халамж юмд өлгийдүүлж үсэх. Тэгээ энэ цаашдаа энэ хүн нас бие түрээд одоо гэр бүлийн амьдрал эхлэхэд энэ Монголын нийгмийг бүрдүүлж байгаа гэр бүлийн нэгж ямар хүнээр дүүрсэн байх вэ гэдэг энэ гэр бүл дотор л бодлого тэнд л байх шиг байгаа юм. Тэгээ энэ бодлого алдагдчихад. За өнөөдөр
одоо төр засгаас гэр бүлийг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, бас янз бүрийн хууль гаргаал одоо тэмцэж арга хэмжээ авчил байна. За тэгвэл бодит байдал дээр манай гэр бүл их төвхтэй баг. Их төвхтэй баг. Би зүгээр бас нэг тоо баримт дурдъя. Ухаанд өнөөдөр манай өдөр тутам 10 гэр бүл гэрлэлтэд цуцлуулсан шүү дээ. 10 гэр бүл өдөр. Тэгэхээр жилд хамгийн сүүлийн үеийн судалгаа юу тийм хамгийн жилд манайх нэг 17 мянга орчим осууд гэр бүлээ батлуулдаг юм байна. Гэтэл нэг 400 орчим 4-5 мянган ямар тоо байлаа 400-аас 500 байна уу тийм байна. Гэтэл гэр бүлээ цуцлуулж байгаа улсууд ямар хуу осууд ямар байна вэ? Нэг гэрт ороод өөрөөр хэлбэл нөгөө тоонтой гэр толгой холбоо тустай шилэн тушууд ирээ 7-оос 10 жил улсууд гэр бүлээ цуцлуулдаг юм байна. Зөнкөлх нь. За тэгээд энэ улсууд ерөнхийдөө нэг 24-өөс 35 хүртэлх насны улсууд. За гэтэл ингээд 7-оос 10 жил нэг гэрт байсан улсууд гэдэг чинь 2-оос 3 хүүхэдтэй, эсвэл 4 хүүхэдтэй. Тэгээд гэр бүл цуцлуулж байгаагийн хамгийн одоо золиос болж байгаа нь хүүхэд. За ингээд манай оюутан залуучуудын дунд ингээд зүгээр сэрмүүхэн шиг судалгаа явуулахад тэр одоо гичээлдээ таархан явдаг, гичээл тасалдаг, гичээлдээ таархан суралцдаг тэр өсвөр үеийн одоо оюутан чинь өсвөр үеийн гэж үү дээ. Тэрний ард ямар гэр бүл байна гэхээр гэр бүлийн салцсан. Аав ээжийн салцсан. Эсвэл аав нар гэж. Эсвэл одоо гэр бүл тасардаг. Ийм гэр бүлийн хүчирхийлэлтэй айлын үр хөвгтүүд таархан сурч байна. Өнөөдөр манай цагдаагийн байгууллагын мэдээлэл байна. Хоногч ерөнхийдөө 150-аас за баяр ёслолын үед бол 200 орчим өрхөйл гэр бүлийн хүчирхийлэл үлдэгдэж байна гэж. Дуудлага мэдээлэл ирдэг юм билээ. Тэгээ хүчирхийллийн гол объект юм. 70% нэмэгтэйчүүд. 30 орчим хувь нь хүүхэд, гөгшид байж байд. За ингээд эндээс болоод өөрөөр хэлбэл гэр бүл салалт өсөж яадаг. За гэр бүл салалт гэдэг бол нийгэм юу гэдгийг суурь нь гангаж чинь гэсэн үг шүү дээ. Хүүхэд залуучуудын хүмүүжил тэнд алга болж байна. За энд одоо тийм учраас одоо манай нийгэм ганхаад байгаагийн та бүхэн ярианы үндсэн гол шугам бол ёс суртахуунтай холбогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар ёс суртахууны асуудал хөндөгдөд байна тэнд? Одоо би бол ойлгож байгаа юм. Ер нь ухаандаа Монголд гендрийн асуудал гэдэг чинь гэр бүлдэл байх юм байна. Нийгэмд бол ухаанд эмэгтэйчүүдийг гадуурхдаг, ялгуурлаж үздэг юм бол байхгүй шүү дээ Монголд бол. Гэтэл гэр бүлдэл одоо ингээд эмэгтэйчүүд эрчүүдийн дарангуйлд амьдраад байдаг. Тэгээд эн чинь эхнэрээ зодож байгаа эр хүн гэдэг чинь ёс суртахууны хүүд юм бэ. За гэр бүлд чинь нэг ийм зөнкөлдөг юм байна. Эцэгхийн үүрэг, хүүхдийн үүрэг, эрх гэхээсээ илүү үүрэг. Эцэг хүн бол одоо гэр бүлийн орлогын зөнкөлөх хэсгийг бүрдүүлж явах хэрэгтэй. Эмэгтэй хүн бол гэр бүлээ хайраар гэрэлтүүлж явах хэрэгтэй. За хүүхэд бол гэр бүлээ тэр баяр баясгалан бэлгэлж явах хэрэгтэй. Удам судраа сайхан залгах хэрэгтэй. За төдийгөө нас урахынхаа өмнө удам судар гэдэг сонин байсан биш үү? Ураг төрөл гэдэг сонин байсан байх шүү дээ. Тэр ураг төрөл сонин төдийгөө хамгийн сүүлчийн өгүүллийг хэвлүүлсэн байлээ. Тэр өгүүллийг сая захим дээр тавьсан байлээ. Тэнд ноцтой баримтуудыг дурдсан байл. За тэгээд энэ төдийгөө одоо эрчүүдийн архитектийн талаар ярьж. За энэ бол бараг л одоо мэдээж асуудал болоод байна шүү дээ. Өнөөдөр манай одоо эрхтэйчүүдийн дунд архитектор нэлийн газар авсан. Одоо нэг ийм тоо баримт байгаа шүү дээ. Ковидын үед ганцхан аж ахуйн нэгжийн орлого 3 дахин өссөн. Апо компани орлого. Апо компани орлого. Аюултай тийм. 3 дахин өссөн. Бусад аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан. Яг энийг дашлуулад хэлэхэд яг тэр ковидын үед нүрээ хараад бибинийг халуун бүлээрээ байгаа үед гэр бүлийн хүчирхийлэл бас 2-оос 3 дахин өссөн гэсэн. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл өсөж байгаа цаад мотор нь архитект. Тийм байна. Болж шүү дээ. За ингээд үзэхээр ухаандаа манай гэр бүл гэдэг бол ухаандаа нийгмийн хөгжлийн суурь, нөгөө талаар хүүхэд залуучуудын одоо тэр ёс суртахууны төвшлийн анхны цагаан толгойг заадаг газар шүү дээ. Гэтэл ингээд иймэрхүү төлөв байдалтай болчихлоо. Одоо үүнийг бид нэр сасад залруулах ёстой. Үүний тулд бид нэр тэр гэр бүл болж байгаа эцэг эхчүүд л өөрөө илүү ухаарлалтай, ёс суртахууны хувьд илүү төгөлдөрсөн. Гэр бүлийн гишүүний тэр үүрэг гэдэг юм ухаарах ёстой юм байна гэж ойлгож байна.
За маш их баярлалаа танд. За Яхаарахгүй философи ухааны доктор профессор Галиндуга бол би бас таны яриаг байнга одоо хичээлийг тань сонсох дуртай. Учир нь гэвэл одоо энэ цаг үед энэ нийгэмд залууст дайлангаа тий. За мэдээж одоо залуус гэлтгүй энэ Монголын гэр бүлд бас бид зөв яваад байна уу буруу яваад байна уу гэдгээ дэнслэх ийм цаг үед тулаад ирсэн ёс суртахууны асуудал ямар хэмжээнд очиж байгаа нь хүн бүхэнд ил болцсон ийм л хүнд цаг үед маш одоо чухал мэдээллийг өглөө. Тэгээ таны ажил амьдралд сайн сайхны хүсье урилга хүлээн авч ирсэн. Баярлалаа. За танай редакцийн хамт олонд амжилт хүсье. За шинэ онж 2026 онд илүү их бүтээлчээр ажиллаж нийгэмд олон шин санаа түгээж байгаарай гэж өрөөё. За баярлалаа. За өнөөдрийн манай цаг үйл бодол нэвтрүүлгийн хойморт философи ухааны доктор профессор Гавьяат багш Галиндаа оролцлоо. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай үзэгчдээ.